Сүүлийн жилүүдэд бие улсын намжиргааны өртөг үнийн өсөлт бол олон улсын нөхцөл байдал, худалдааны дайн, Орос Украины дайн, бусад асуудалтай холбоотой гэхээсээ илүүтэй өнгөрсөн 10 жилийн хугацаанд үнэлэхүй олонхоор ирэх барьсан засгийн газрын макро эдийн засгийн алдаатай бодлогын шууд үр дүн юм гэдгийг нь бол давхар давтаж хэлхийг хүсэж байна. За бас давхар нэг тоо баримт дуртахад зөвхөн 2026 оны эхний 7 сарын байдлаар буюу энэ жилд Монгол улс 12 тэрбум $, экспорт хийгээд байна. 12 тэрбум $, гэдэг бол 44 их найд төгрөг. Өөрөөр хэлбэл манай гадаад зах зээл дээрх түүхийн эдийн үн ханш ямар таатай байгааг энэ дүн илтгэн. Гэтэл гадаад зах зээл ийм сайхан таатай байхад нүрс зис алтны үн өсөлттэй байх энэ цаг хугацаан дээр засгийн газар эрх баригч нар эдийн засгийн бодлогын хувьд маш олон алдаа дутагдлууд гаргасан, төсвөө хэд хэлсэн, эдийн засаг дахь төрийн оролцоог хэд нэмэгдүүлсэний улмаас дотоод үнийн өсөлтөө дийлэхээ байгаад монголчууд бид өөрсдөө махаа худалдаж авч дийлэхгүй ийм нөхцөл байдалд орно гэдэг бол туйлын гутамшигтай явдлаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За энэ дээр нэмээд энэ шатхууны хомсдолтой асуудал ч гэсэндээ он удаан жилийн асуудлаа шийдэхгүй явж ирсний бас гор юм гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За өмнөх 4.1 хэвлэлийн баг хурлаар Улсын хурал дахь арчилсан намын бүлгийн зүгээс засгийн газрыг төсвийн тодтголоо яаралтай өргөн мэдүүлэх ийм шаардлагыг тавьсан. За өнөө өглөө Монгол Улсын ерөнхий сайд төсвийн тодтголыг бол өргөн мэдүүлснээ бас зарлалаа. За тэгэхээр арчилсан нам Улсын хурал дахь арчилсан намын бүлэг бас өнөөдөр ээлжид бусаар хурлаа хийж энэ эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн яаж сайжруулах вэ? Хамгийн гол нь иргэдийн орлогыг хэрхэн хамгаалах тал дээр бас тодорхой гарч шийдлүүдийн талаар хэлэлцлээ. Тэгэхээр Улсын хурал дахь арчилсан намын бүлгийн хурлаар иргэдийн орлогыг хамгаалах болон шатхуун эрчим хүчний аюулгүй байдлыг хангах тухай гэсэн нэртэй Улсын хурлын тогтоолын төслийг танилцуулж бүлгийнхаа хурлаар хэлэлцүүллээ. За уг тогтоолоор 3 бүлэг асуудлыг бол шийдвэрлэхийг зорж байгаа. За хамгийн эхэнд 1-р бүлэг асуудлын хүрээнд бол макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах буюу цаашаа энэ төсөв мөнгөний бодлогыг зохистой түвшинд авч явах. За нэг ялангуяа энэ 26 оны төсвийн тодтгол дээр төсвийн алдагдлыг арилгах гэсэн шаардлагыг бол бид ярилцсан. Гэтэл өнөөдөр ерөнхий сайд өргөн мэдүүлсэн төсвийн тодтголынхоо хэмжээг төсвийн зардал талыг бол 1.4 их найдаар бууруулна гэж хэлэх шиг боллоо. Гэтэл одоогийн байдлаар эхний хагас жилийн байдлаар төсвийн алдагдал 2.1 за 7 сарын байдлаар бараг 2.23 2.4 их найд төгрөг хүрчээд байгаа ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр 1.4 их найд төгрөгийн тодтгол бол бас хангалтгүй маа гэдгийг бол шууд хэлэхэд бол бэлэн байна. За бидний хувьд бол төсвийн алдагдлыг бол бүр мөсөн арилгаж төсвөө тодтгож оруулж ирээ гэсэн ийм шаардлагыг бол бас сая бүлгийн хурал дээр хэлэлцлээ. За мөн 27 оны шинэ төсвийг хэлэлцүүлэхдээ сая зохицуулалт даргын хэлсэнчлэн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй нэгжүүдийнхээ татврын дарамтыг багасгах, улмаар эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдсэн үртгийн албан татврын хувь хэмжээг 10% байсныг байгааг 5% болгож бууруулах ийм шаардлагыг бас энэ тогтоолын төсөлтөд бас оруулж ирж танилцуулсан. Ингэснээр бас эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх энэ аж ахуй нэгжүүдэд дэмжих бас бодлого, иргэдийн орлогыг хамгаалах, иргэдийн халаасанд илүү их мөнгө үлдээх ийм бодлоготой бол нийцнэ гэж харж байгаа. Тиймээс засгийн газар 9-р сарын 1-ний дотор бол шинэ төсвийг өргөн мэдүүлэх ийм үүрэг хүлээсэн. Үүнтэйгээ холбоотойгоор бол энэ нөөтийг бууруулах, 5% болгох энэ хуулийн төслийг бас өргөн мэдүүлээ гэсэн ийм шаардлагыг бол бас бид нар бол хэлэлцэж байгаа. За 2 дахь бүлэг асуудал нь бол шатхуун эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чиглэлээрх асуудлууд байгаа. За 1-р энэ сүүлийн үед үүсээд байгаа энэ шатхууны нөөцийн менежменттэй холбоотой, шатхууны энэ түгээлт логистикийн менежменттэй холбоотой асуудал дээр бас яаралтай ийм шуурхай төлөвлөгөө баталж би иргэдтэй бас ийм тодорхой зүйлүүдийг танилцуулаа гэсэн шаардлагыг хэлсэн. За дээрээс нь тун удахгүй бас өвөл болно. За ерөнхий сайд бол өвөл болоод хүүтэрдгийг бол
ойлгож их шиг байлаа. За үйл болоход бол одоо эрчим хүчний доголдол, эрчим хүчний хомсдол эргээд одоо эдийн засгтаа бас маш том эдийн засгтаа бас цохилт өгөх нь одоо болцсогүй. Тэгэхээр бол одоо эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бас тодорхой арга хэмжээнүүдийг бол бас санал болгож байгаа. За мөн түнчлэн одоо энэ цаашид энэ нийлүүлэлтийн шокноос урьдчилан сэргийлэхийн тулд энэ тээвэр логистик дэд үтсийн салбарын одоо хөрөнгө оруулалтууд бөгөөд одоо энэ дэд үтсийн салбарын одоо асуудлууд дээр илүү далаацтай, илүү одоо алсыг харсан бодлогуудыг яаж одоо хийж хэрэгжүүлэх талаар бас тодорхой одоо шаардлагуудыг бол бид өнөөдөр хилцүүлсэн. За тэгэхээр энэ тогтоолын төсөлтэй холбоотой асуудал дээр бид одоо арслан намын хүрээнд за мөн одоо хэвлэл мэдээлэл одоо аж ахуйн нэгжүүд иргэдийн хүрээнд бол одоо хилцүүлгийг бол одоо богино хугацаанд ойрын хугацаанд бол дахин бас явуулна. За мэдээж хэрэг одоо засгийн газрын одоо өргөн байрсан төсвийн тодтголыг бол одоо манайхан бол одоо баг бүрдүүлээд ажлын хэсгүүд бол одоо яаралтай гаргаад одоо хилцээд эхэлж байгаа. За тэгээд нэгэнт засгийн газар төсвийн тодтголоо өргөн мэдүүлсэн учраас одоо улсын хурлын дарга бямц цогтол ээлжид бусаар улсын хурлын одоо чуулганыг зарлан хуралдуулж төсвийн тодтгол болон одоо бусад асуудлуудын иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг бол бид нар авч хилцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа хэвээр байна. За баярлалаа. Хоёр асуулт байна. Бүтцийн шинжилгээг болгоход орж ирсэн шүү дээ. Гарах байсан зардлуудаа л төгс болж байгаа. Энэ зүгээр хасалт хамт чадсан. Тэгэхээр ирэх онд одоо эдийн засаг мэдээж сайжрахгүй. Энэ хэмжээний төсвийн орлого дахиад бүрдүүлэх боломжгүй учраас яамдуудаа цөөлөхөөс төрийн өмчт компани цөөлөхгүй мүү гэдгээр арчилсан нам яг бодиттой шаардлага тавьж ажиллах уу? Энэ бол таантус асуултын хэмжээ байна. Зөв. Ер нь бол энэ засгийн газрын бүтцийн асуудлыг нэн даруй оруулж ирээ. Энэ яамдынхаа тоог цөөлөө гэдэг асуудлыг бол одоо арчилсан нам бол одоо олон сарын туршид бас тий одоо ярьж байгаа. Тэгээд энэ төсвийн тодтголд бол энэ бүтцийн асуудал огт уртгцсангүй. За тэр үедгийн ил одоо давхар баахан татаасуудын асуудлуудыг бас ярьлаа шүү дээ. Тэгээд энэ бүтцийн асуудалтай хүндэхгүй юм байж иж давхар бусад одоо салбаруудад татаас олгох замаар дахиад л нөгөө нэг одоо зах зээлийн зарчмаараа явж байгаа зүйлүүд дээр улам төрийн оролцоог нэмэгдүүлэх юм бодлого харагдав гэсэн бас юм болгоомжтой. За тэгэхээр тэр бүтцийн асуудал дээр бол бидний одоо өмнөх шаардлагууд бол хിവэр байгаа. Тэгээд энийг бол одоо энэ бас хилцүүлэх тогтоолын төсөлтөд бас оруулаад явна гэдгийг хэлээ. Стратеги бараа бүтээгдэхүүн хамаар ярьж байгаа нэлээд эсрэг байсан гэдэг байсан. Энэ дотоодын үгээр ашиглаж авч байгаа хүний чинь үүссэн юм самаагаар барьчихдгүй юм гэх юм. Нэлээд танаас өөр марк барьж. Тоо байсан шүү байгаа байсан шүү санагдсан. Таны байсан юм. За ер нь энэ шатхууны нөөцийн асуудал болохоор манай бас энэ одоо стратегийн дэд үтсийн асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр миний тухайн үед илэрхийлжсэн асуудал юу вэ гэхлээр бид нар дахиад одоо ингээд энэ цөөн тооны одоо олигопол шин чанартай маш цөөн тооны цөөн тоглогчтой энэ зах зээл дээр нөөцийн дэд бүтцийг улсаас бэлдэж өгөх замаар дахиад илүү одоо юу гэдгийг нөгөө төвлөрсөн тэр монопол шин чанарыг нь бас өөгшүүлж гинэ гэсэн юм байр суурьтай байгаа. Тэгэхээр бол одоо бол ингээд одоо ингээд нэг нөөцийн саваа барий, нөөцийн саваа бэлдээ гэдээ одоо бүр ганц ярьдаг юм нэг юм амны уншлага юм шиг зүйлтэй болчихлоо шүү дээ засаг. За тэгэхээр эргээд энэ одоо нөөцийн сав барьж байгаа компаниуд энэ нөөцийн одоо савтай энэ дэд үтцтэй болж байгаа компаниуд улам зах зээл дээрх одоо энэ нөгөө одоо төвлөрлөө нэмэгдүүлж байгаа ийм бас асуудал бол ажиглагдж байгаа. Тэгэхээр энийг бол одоо бид нар урт хугацаанд бас одоо хэрвээ энэ зах зээлийг одоо тэгээд урт хугацаанд хэлэх либералчлах энэ бодлого барих юм бол энэ бол ахаал саад дотор болно. Тэгэхээр бид нар байр сууринд бол юу вэ?